Өнөөдөр хөтөлбөрт хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За энэс бид өнөөдрийн хамгийн ихний зочинтой ярилцахад бэлэн болсон байна. За студид маань оюутлогын компани за ур чадвар сургалт хариуцсан зөвлөх болд эрдэнэ ирсэн байна. За мөн Моисийн бизнесийн сургуулийн 3 дугаар курсын оюутан Төвшин Гэрэлнаар ярьж байгаа. Өглөөний сайхан амарцгаав. Өглөөний мэнд. За оюутлогын компани ер нь оюутан залуучуудад зориулсан ямар тэтгэлэг хөтөлбөр зарлалтай талаар та эхлээд бидэнд танилцуулъя. За оюутлогын компани оюутан залуу сурч чиглэсэн бас олон хөтөлбөрөөр зарладаг байгаа. За дотоодын тэтгэлэг хөтөлбөр, залуусын хөгжлийн хөтөлбөр, шинэ төгсөгчийн хөтөлбөр, оюутны дадлагын хөтөлбөр гэх мэтчлэн бас олон хөтөлбөрүүдийг зарладаг байгаа. За 2019-өөс 20 оны хичээлийн жилд бид бүхэн дотоодын тэтгэлэг хөтөлбөр болон залуусын хөгжлийн хөтөлбөрөөр зарлаад байгаа яг одоо. За ер нь энэ хугацаанд хичнээн оюутан залуучуудаас тэтгэлэг хөтөлбөрт бас хамрагдав. За 2010 оноос хойш бол нийтдээ 2500 орчим одоо оюутан сурагч залуусыг өнөөдрийн байдлаараас бид хамруулад байна. За Төвшин Гэрлийн хувьд гэх юм бол бас яг энэ хөтөлбөрүүдээс хамрагдсан байгаа. Ямар хөтөлбөрт хамрагдсан бэ? Би 2017 оноос хойш дотоодын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан. Мөн залуус хөгжлийн хөтөлбөрт 3 дахь жилдээ сурагч багшаар ингээ ажиллаад явж байна. Тэгэхээр та бас бидэнд хэлэхгүй юу? Яг эдгээр тэтгэлэг хөтөлбөрүүдийг нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хийгээд байна уу? Эсвэл яг ямар зорилгоор хийж байна? За ач холбогдлын хувьд ер нь энэ олон оюутан сурагчдыг хамруулснаар ямар ач холбогдолтой бол? Оюутлогын компани Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгынхаа хүрээнд одоо оюутнуудыг ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилгоор энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгаа. За тухайлах юм бол дотоодын тэтгэлэг хөтөлбөрт маань бас шалгарсан оюутнуудын хувьд гэх юм бол за нэгдүгээр төлбөр сургалтын төлбөрийг бас 100% бид бүхэнд бас хариуцдаг. За мөн сар бүрийн бас стипенд гэж ярьдаг. Сар бүрийн бас 200 мянган төгрөгийн одоо стипендийг бид бүхэн олгоо. За мөн хэрвээ хөдөө орон нутгийн оюутан байх юм бол дотор орныхын төлбөрийг бас хариуцдаг. Гол онцлог нь тухайн оюутан маань одоо дотоодын тэтгэлэг хөтөлбөрт маань шалгарсан нөхцөлд хэрв амжилттай суралцаад гол чоноогоо хадгалаад 3.2 гэсэн онооны одоо цензурыг бид бүхэн тавьдаг. Хэрвээ одоо амжилттай суралцсан явах юм бол төгсөн төгсөл нь сая миний дурдсан зүйлсийг бид бүхэн ингээд төгсөн төгсөл нь оюутандаа ингээд олгоо явж байгаа. Босод одоо тэтгэлгүүдээс үгээр онцлог байгаа. Ямар тааламжтай юм бэ? Харин 3.2 гэхээр бас гол чонооны хувьд бол бас хайрцангуй боломж юм байна. Тэгээд ер нь ямар шалгуурууд тавьдгийн оюутнуудаа мэдээж одоо сурах хүсэл эрмэлзэлтэй маш олон залуучууд байгаа. Бүгд л бас тэтгэлэгт хамрагдахыг хүсдэг бах. Ямар шалгуур ер нь оюутлагаас тавьдаг вэ? За шалгуур үзүүлэлтийн хувьд бол нэгдүгээр гол чоноо маань сая хэллээ. За хоёрдугаарт нь тухайн одоо уул уурхайн чиглэлээр бидэндээ зарласан чиглэлээр одоо суралцж байх хэрэгтэй. За Монголын магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийн бас оюутан байгаа. 2-оос 4-р курсын оюутнууд заасан байна. За Төвшин Гэрлийн хувьд мэдээж анх ингээд энэ шалгуурууд үзүүлэлтүүдийг бэлтгэхэд ер нь хэр байв бидэнтэй бас сэтгэлээ болцохгүй юу? Оюутлогын компани энэ бол том тэтгэлийн хүрээнд хамгийн онцгой зүйл нь бол залуус хөгжлийн хөтөлбөр байхгүй юу? За залуус хөгжлийн хөтөлбөр нь болохоор өөрийгөө таних, багаар ажиллахыг томоор харах гэсэн 3 шат бүхэн ийм цогц сургалтыг одоо хүүхдүүдэд оюутнуудад ингээ өгдгөөрөө маш онцлогтой гэж хэлнэ. За тэгээд ер нь бол 12 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд за тэгээ оюутан залуусын хувьд гэх юм бол одоо soft skill гэж яриад байгаа тий өөрийгөө илэрхийлэх манлайлалын чадвар гэд энэ олон чадвар одоо өнөөдөр энэ нийгэм биднээс ингээ хүлээгээд шаардаад идэг болчихжээ. Гэтэл энэ бүх чадваруудыг ингээ сургадаг одоо 10 жилийн хөтөлбөр ч юм уу оюутны хөтөлбөр одоо байхгүй байна. Гэтэл яг манай залуус хөгжлийн хөтөлбөр энэ бүгдийг хүүхд багчуудад за оюутан залууст хүрэгдгээрээ маш том онцлогтой. Тэгэхээр таныг яг тухайн үед тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж байх үед бол хичнээн хүүхдүүд бас чамшиг хүүхдүүд өрсөлдөж ийсэн бэ. Тэгээд ер нь нөгөө нэг шалгаруулалтын процесс хэр хурдан явагддсан байна яг. Мэдээж одоо хөтөлбөрт хамрагдчаад үр дүнгээ хүлээдэг маш олон хүүхдүүд байгаа. Тэгэхээр хэр хурдан байсан? Ер нь бол их хурдан байгаагүй. Миний санаж байгаагаар би бараг 3 сар хүлээсэн бахаа ингээд яг ингээд нэг хүнийг боддог үе яадаг штэ. Би болохоор айгүй нийтдээ ингээд хоолыг их гэ төмсөн ярилцаж явах хугацаанд яг миний хариу гарсан болоо гэж айгүй хүлээдэг байсан байхгүй юу? Тий. Тэгээд энэ хөтөлбөр маань болохоор ингээд олон талт байдлыг бий болгодгоороо маш том даваа талтай тий. Ингээд айгүй нийгмийн идэвхтэй өөрийгөө илэрхийлдэг хүүхдүүдийг дан ганц хамруулдаггүй. Айгүй
юм боддог тий ном уншдаг өөрийгөө харьцангуй илэрхийлдэггүй энэ олон хүүхдүүдийг хойлж ингэж суулгадгаараа бас маш том даваа талтай би биенээсээ хөгжих боломжийг нь одоо нээж өгдөг. Тэгэхээр нь хүүхэд болгонд тэгш ирэхийг олгож ийн гэсэн үг. Нөгөө талаар одоо мэдээж хүүхдүүд маань суралцлаа 2500 хэрэг ч мөр маш олон. Цаашлаад ер нь эцэг их ч юм уу гэр бүлээс нь бас их гоё сэтгэлүүд ирдэг баха. Ирэлгүй яах вэ? Жил болгон бид бүхэн хөтөлбөрүүдэд зарладаг. Тэгээд хамгийн гол зүйл нь тэнцсэн гэдэг зүйлсийг одоо оюутны сурагчтай бид нөр мэддэгдэх нь хамгийн сайхан зүйл байдаг. Яаж хүлээж авах вэ? Тэгээд зарим оюутан залуусын маань утас нь бас болохгүй нөхцөл аав ээж рүү бид нөрөөс холбогддог. Гэрүүлэрэн залгаа тийм. Мэдээж хэрэг уулга алдсан одоо бидэнд бас талархсан одоо бас хамгийн гол нь яг энэ зүйл нь болоод бас бидний бас энэ ажлын бас хамгийн бас сайхан зүйл гэж бодож байна. За мэдээж энэ жилийн хувьд 2019-с 2020 оныг бас дэлгэрүүлж ярив. Ямар хөтөлбөрүүд нээлттэй байгаа. Манай оюутан залуучуудын хувьд мөн бас ерөнхий боловсролын хөгжүүлсэн бас оролцох боломжтой хөтөлбөрүүд бас байгаа. За дотоодын тэтгэлэг хөтөлбөрийн хувьд бол бид нар 2019-с 20 оны хичээлийн жил нийт 25 оюутан шалгаруулж авахаар одоо нээлттэй зарлаад байна. За оюутлогоо компани аль биесний веб хуудасаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За залуусаа хөгжлийн хөтөлбөрт мөн бид нэр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 50 сурагчийг шалгаруулж авахаар мөн нээлттэй ямар сайхан юм бэ? Тэгээд залуусаа хөгжлийн хөтөлбөрийн маань зарлагдах хугацаа нь 11 сарын 18-наар дуусч байгаа. Дотоодын тэтгэлэг хөтөлбөр маань 10 сарын 15-наар ингэж дуусч байгаа. Тэгэхээр наан нь манай оюутны сурагчид маань өөрсдөө бэлдээд ерөнхий шаардлага тийм ээ бүх материалаа бүрдүүлээд эсээгээ бичээд ингээ хангалттай хугацаа бас бид болгосон байна. Оюутнуудын хувьд гэх юм бол ердөө нэг сарын хугацаа үлдсэн байх шүү. 10 сарын 15 гэхээр чинь харин ерөнхий боловсролын сурагчдын хувьд гэх юм бол нэг сар гараа 2 сарын хугацаа ерөнхийдөө үлдсэн байна. 11 сарын 18 тий. Энэ хүртэл бол бүх материалуудыг хүлээж авна. Тий. За оюутлогоо компани бол маш том компани байгаа. Мэдээж хүний нөөцөөс одоо буцаагаад яг танай хөтөлбөрт хамрагдсан оюутан залууст мэдээж үнэлгээ хийх ч юм уу одоо харьцуултын судалгаа хийх ч юм уу тий одоо бусад хөтөлбөрт хамрагдсан оюутан сурагчид оюуталгоогийн бүх одоо хөтөлбөрт хамрагдсан оюутан сурагчдаас юугаараа давуу талтай юугаараа илүү байгаа юм шиг ажиглагдсан тий. За мэдээж хэрэг манай хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань цаашдаа бас нэгдүгürt бидэнтэй бас эрэх холбоотой байдаг. Тэ тэгээд өөрсдөө бас тодорхой хэмжээнд өөрсдөө хөгжүүлээ явж байгаа болохоор бас илүү бас босод одоо тийм ээ оюутны сурагчтай харьцуулахад илүү амжилттай бас яваад байгаа юм болов уу? Илүү бас хөдөлмөрч тууштай зоригтой яваад байгаа юм болов уу гэж тийм зүйлс бас харагдаад манай төвшин гэрлийн дээр бас өөрийнхөө жишээн дээр бас ярьж өгөх. За тийм. За энэ нөгөө нэг манай залуус хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд за дотоодын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд энэ хүүхдүүд ингээд янз бүрийн сайн дурын ажил те үйл ажиллагаан дээр бүр дандаа таардаг те бүгдээрээ нэг найз нөхөд болсон бүгдээрээ ингээд нэгэн зүгт ингээд чиглэлсэн тийм хүүхдүүд байдаг даваа талтай. За миний хувьд болохоор ямар нөлөөлөл гарсан бэ гэхэлэр дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт оролцсноор би ямар ч гэсэн сурч боловсроод хэрэгтэй санхүүгийн дэмжлэгээ авчиж чадсан энэ бол маш том нөлөөлөл дэмжлэг. За тэгээд залуус хөгжлийн хөтөлбөр надад юу гэсэн бэ гэвэл би багаар ажиллахыг маш сайн мэдээд сурсан. Би ингээд 12 дугаар анги байхасаа эхлүүлээд дандаа ингээд дотгошоогоо боддог. Ганцаараа ер нь юм хийх сонирхолтой тийм хүүхдээсэн. Гэтэл багийн ажиллагааны одоо ямар хүчтэй гэдгийг би ойлгож авсан тий. Ингээд манай хөтөлбөрийн хүүхдүүд болохоор багаараа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тэгээ видео бэлтгэж олон сонирхолтой дасгал ажлыг хийдэг байгаа. Тэг ингээ ярилцлагад хүртэл төвшин гэрлийн асуулт хүлээж аваад хариулж байгаа хүртэл маш өөртөө ихтэй өөрийнхөө хийлээ гэсэн зүйлээ маш товч тодорхой сайн илэрхийлж байна. Тэг энэ болгон бас оюутлогоо компанийн хөтөлбөртэй холбоотой болов. Төвшин гэрлийн хувьд бас түрүү хэлжсэн заах арга зүгээр дараад нь бас ингээ ерөнхий боловсролынхаа сурагч нартай ингээ өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг ингээ заадаг гэсэн тэр талаас аваас мэдээлэхгүй. Манай залуус хөгжлийн хөтөлбөрийн бас нэгэн онцлог нь бол одоо оюутнууд за 12 дугаар ангийн сурагч дүүнэртаа за мөн дотоодын тэтгэлэгт хамрагдсан үеийнхээ найзуудад ингээ багшилж зааж сургадгаараа бас хамгийн том онцлогтой. Бид нэрээ ингээд мэддэг төсөөллөөр байдаг танхимын сургалт байдаг штэ тий. Багш нь ингээ хичээл заагаад хүүхдүүд нь ясчлан ингээ түүнийг дуурайгаад ингээд бодоод авдаг. За гэтэл манай энэ хөтөлбөр болохоор бүх хүмүүсийг оролцоолохыг хичээдэг тий. Ингээд 12 дугаар ангийн сурагч яг ах эгчиг нь байж чадах тэр оюутнуудын ингээд харилцах холбоо хүрэх
одоо энэ нь бол уламжлалтаас бол хамаагүй илүү хамаагүй ойрхон гэж хэлмээр байна. Та бас бидэнд хэлэхгүй оюутлогоо компани эдгээр одоо хөтөлбөрүүд 100% оюутлогоо санхүүжилттэй байгаад байна уу? Эсвэл гадны бас энэ санхүүжүүлэлт хийдэг одоо оюутан залуучуудыг дэмждэг хөтөлбөрүүдтэй бас холбож өгдөг үү? За энэ бол оюутлахаа яг 100% өөрсдөө тийм. Ерөөсөө л Монголын оюутан залуусыг бас ирээдүйн чадварлаг, боловсон хүчин, мэрэгчлэн болгож чиглэсэн л хөтөлбөрүүд байгаа гэсэн. Хөтөлбөр тамрагцсан оюутнуудаас хэрэг сонгож ажлын байр олгож байна. Тэгээ альва мэдээч хэрэг хөтөлбөр тамрагцсан оюутнууд маань ажлын байран дээр төгсөөд ирлээ гэхэд бусдтай адилхан нээлттэй бид нэр зарладаг. Тэрүүгээр л яг байгууллагынхаа бас процессор явж байгаа. Хөтөлбөрөөр тамрагдсан гэдэг даваат бол болохгүй. Бусдтай адилхан материалаа өгөөд ингээ өрсөлдөх боломжтой гэсэн үг. Шудраг зарчмыг л баримтлах. Харин тийм байна. Сурж мэдсэн зүйлээрээ тэгэл мэдээж л яг ажлын байранд ирэхин яаж шалгуулж авдаг уу, өрсөлдөөн дунд л бид нэр чинь ажлын байрлал ордог шүү дээ. За та бас хэлэхгүй юу? Ер нь одоо мэдээж оюутан залуучууд маань бэлдэж байгаа залуучууд байгаа. Та бас эцэг эхтэн болон оюутан залуучуудад бас хандж хэлэхгүй юу? За тэгээд ямар ч байсан энэ жилийн хөтөлбөр маань бас одоо ингээд 25 оюутнуудын хувьд за залуусаа хөгжлийн хөтөлбөрийн хувьд бол 50 сургаж гисэн байгаа. Тэгээд ямар ч байсан хангалттай хугацаа байгаа. Тэгээд сайн бэлдээрээ, эсээгээ сайн бичээрээ, өөрсдөө бичээрээ, материалаа маш нэхур шалгаж бүрдүүлээрээ. Тэгээд амжилт хүсье гэж хэлмээр байна бас. За төвшин гэрлийн хувьд бас хэлэхгүй юу. Яг энэ одоо хөрс ирсэн сурж байгаа оюутан залуучууд маань үргэлж яг энэ оюутан тэтгэл хөтөлбөрт бас амрагт боломжтой. Залуучуудтай сандж өгж хэлмээрээ. Манай үеийн залуучууд ингээд бас чадварлаг, ур чадвар нь байгаад идэг ч гэсэн тэгээ би чадах болов уу? Надаас илүү олон мундаг залуучууд байгаа штэ гэд өөрийгөө жаахан тэгж голонгуу, чамлангуу байдаг. За надад ч гэсэн тэгсэн үе бас маш олон. Гэтэ би ингээд зориглоо хичээсэн учраас өнөөдөр одоо та бүхэнд ярилцаад энэ суужийн. Тэглэв яах вэ? Тийм болохоор өөрийгөө хизээж битгий голоорой те. Ингээд зүгээр суугаад үлдснээс илүү хичээгээд зорилгодоо хүрсэнд бүр 1000 2000 дахин одоо илүү юм аа гэдгийг хэлмээр байна. За үнэхээр мундаг юм аа. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ бид та бүхнийг оюутлогоо компани ур чадвараас сургалт хариуцсан зөвлөх болд Эрдэнэ. За мөн Мойсийн бизнесийн сургуулийн 3 дахь курсын оюутан Төвшин Гэрэл нартай уулзууллаа. Тэгээд 10 дугаар сарын 15 хүртэл бол одоо оюутлогоо оюутан залуучдын бол тэтгэл хөтөлбөр дотоод хөтөлбөрт бол хамруулах хугацаа бол яг энэ материалыг авч байгаа юм байна. За сурагч ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд гэх юм бол энэ залуус хөтөлбөрт бол 11 сарын 18 хүртэл бол та бүхэн нээлттэй хүртэж байгаа юм. Тэгээд хугацаа бас байна тий. Тэгэхээр энэ хугацаанд ашиглаад өөрсдөө боломж бий болгоод хичээгээрэй гэж өрнөс уриалмаар байна. За мөн та бүхэн манаас оюутлогоо компани яг аль биесний вебсайтаараас ороод дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. Энэ хэсэгт манай мэдээллийн түвш болох Associated Press-ийн талаас ирүүлсэн сурвалжлагыг өргөж байна.